За юу цаана. За тэгэхээр хэдүүлээ. За биткойн дээр за цаашдаа ерөнхийдөө bullish байна уу ямар хуу байна гэдгийг илүү түүхэн датан дээрээсээ судлаад явъя гэсэн бодолтой байна. За тэгэхээр урдны одоо яг биткойны үзүүлжсэн графикийг одоо энд ингээ харах юм бол за ихэд адилхан дүр зураг үзүүлчихсэн байгаа. За эндээс ингээд татаад харах юм бол за энд нэлээдгүй түүхэн харуул те шал болсон шал. За доошоо нэг fake out яваад за түүнээс хойш ерөнхийдөө бол тасралтгүй өсөлттэй хөдөлгөөн бол энд ингэж орж ирээд за ямар хөө өсөлтүүд орж ирсэн бэ гэхээр за мэдээж маш өндөр хэмжээний өсөлт орж ирээд за эндээс маш том correction хөдөлгөөн орж ирээд за Трамп ерөнхийлөгчийн сонголт яллаа гэдэг мэдээгээр за маш өндөр өсөлт орж ирсэн те. За тэгвэл одоо яг энд гарч ирсэн дүр зураг маань за энд ерөнхийдөө бол адилхан шахуу гарч иж байгаа. За ингээ харуул. За ингээд спорт. Доошоо нэг fake outтай. За түүнээс хойш одоо өсөлттэй хөдөлгөөн бол эрчимтэй орж эхэлж байна. За тэгэхээр одоо бол яах бодолтой байна вэ гэхээр за мэдээж за Трамп ажиллаа бол одоо ингээд нэг өдөр баг авчих байна уу те. Тэгэхээр нэлээдгүй бас өндөр хүлээлт байна. За магадгүй энэ дэр нэг айц нь юу гэхээр одоо нэг сургаар нь аваад sell the news мэдээгээр нь зараа гэсэн нэлээ айхтар нэг тийм зүй тогтол байдаг гэх юм уу. За түүнээс боломжлж чинь за бусдаараа магадгүй Трамп үнэхээр яг криптод холбоотой айхтар зүйл мэдээлэл хэрэгж босныхаа даруй шууд гаргаад эхлэх юм бол за мэдээж биткойны эрэлт төснөөрөө ханшийн хувьд бол мэдээж шууд дэшигээ явах боломжтой харагддаг. За тэгээ бас үүн дээр нэг давхцаж байгаа зүйл нь за яг хөдөө саяны датан дээр харах юм бол спорт зон гэж байгаа нэг фейк аудиш өсөлттэй хөдөлгөөн бол эрчимтэй орж ирсэн. За тэгэхээр магадгүй дахиад эрчимтэй орж иж магадгүй гэсэн бодол бол байна. За яг энэ ингээд харах юм бол за энэ иймэрхүү correction хөдөлгөөний дараа нэг иймэрхүү маягийн импульс хөдөлгөөн орж ирдэг бол за одоо магадгүй энэ импульс хөдөлгөөн орж юм бол 125 гэсэн төвшөндөө би бол хэрвээ үнэхээр өөдрөг харж ивэл ойрын хугацаанд 125 гэсэн төвшин дээр 125 126 гэсэн төвшин дээр ирэх болов гэсэн хүлээлттэй бол байгаа. За одоо энэ шинжилгээг илүү нөгөө талаас нь хараад үзвэл за дахиад өөр шинжилгээний арга барилаар үзэх юм бол за энд нэг иймэрхүү bullish маягийн паттерн үүссэн. За энэ маань ямар bullish байна вэ гэхээр за энэ доороос гарч ирсэн импульс хөдөлгөөний ерөнхийдөө correction хөдөлгөөн буюу засварын хөдөлгөөнд ороод ирчихсэн байгаа шаарж байгаа. За тэгэхээр одоо бол энэ маш гоё дэшигээ стэд гараад ирж байна тийм үү. За одоо эндээс арилжааны оролт хийгээгүй байгаа хүмүүс байвал за ерөнхийдөө бол энэ доовыг бич хулчлаа гэсэн үг. За энийг доов гэж биччихье. За энэ доов. За яагаад энэ доовыг хулчилж байгаа вэ гэхээр за мэдээж за энд higher high, за энд lower high, за энэ lower high байж магадгүй. Тэгэхээр энийг дээш хэвдэх юм бол энд шинэ одоо энэ lower high гівцсэн higher high буюу доовоор дээшээ чиглэлийг зааж байгаа гэсэн үг. За тэгэхээр энэ доовыг гівдэхийг бол за төвчээртэй хүлээж болж байна. За илүү төвчээртэй хүлээе гэвэл миний хувьд энийг дээшээ straight за дахиад эндээс нэг юмхүү дайжгүй дээшээс магадaltaй bullish pattern үүсэх юм бол доороос нь entry, struled entry хийж болж байна. За энэ чинь ингээ бүхлээр харах юм бол зарчмын трейдерийн одоо зохиосон өөрийнх нь арга барил буюу ад pattern гэдэг зүйл яг энэ дээрээс гоё үүсэх боломжтой харагдаад байна. За тэгэхээр мэдээж иймэрхүү нөхцөл байдал үүсэх юм бол арилжааны оролт хийнэ гэсэн бодолтой бол байна. За нөгөө талаараа за доов дэш straight за correction хөдөлгөөн орж ирж хагаад pullback хөдөлгөөн орж ирэх юм бол pullback хөдөлгөөн ирсэн. За магадгүй long гарлж. За энэ pullback хөдөлгөөн яаж орж ирэх боломжтой вэ гэж одоо зүгээр төсөөлөх юм бол за магадгүй одоо ингээд Трамп гарах гад одоо энэ суудлаа авах гад байна. За дүн толботой ихэд бол өсөлттэй хөдөлгөөн орж ирж магадгүй. За гарч ирээ төдийлөн айхтар крипто толботой мэдээ гарахгүй за нөгөө sell news гэх юм бол эндээс магадгүй dump маягийн хөдөлгөөн орж ирээд за тэр dump маягийн хөдөлгөөнийг энэ pullback дээрээс нь гоё барьж байгаа. Тэгээ магадгүй чинь Трамп ерөнхийдөө ерөнхийлөгч суудалд очиж байна гэдэг чинь өөрөө маш том мэдээ. За мэдээж шууд мэдээлэл дээр гарахгүй гэдэг бол хоёр дахь асуудал. За мэдээж гарлаа. За мэдээж дараагаас нь мэдээлэлүүд гарч ирнэ гэсэн мэдээлэлүүд их гарч магадгүй. За түүнтэй холбоотой бас нөгөө ETF-ийн худалдаа авалтууд ихсэж магадгүй учраас за нэг дампалчих юм бол эндээс гоё магадгүй гоё entry хийх боломжтой юм болов гэсэн бодол бол байна. За тэгээд бас нэг зөвлөгөө өгөхөд нэг иймэрхүү зах зээл ерөөхдөө өндөр савлгаатай байгаа үед илүү dollar cost average буюу худалдаж аваад за унах юм бол худалдаж аавна, дахиад унах худалдаж аавна, дахиад унах худалдаж аавна, өсвөд худалдаж аавна гэхэд
За дахиад өслөө худалдаж авлаа гэхээр за дундаж ханшчин бол нэлээд дэжгүй процесс эзэлсэн байдаг учраас spot trade ерөөдөө хийрэж хүсмээр байна. За тэгэхгүй манайхан айгүй их өндөр leverage ашиглаад бушуухан нөхцөлтөн дээр л одоо баг хамаг амьдралаа босгочих гэдэг байдал сандаа. За тэр шунлаасаа болоод илүүтэйгээр алдагдлуулах тал бол байдаг. Тэгэхээр тэр алдагдлыг нөхөх нь гэдэг чинь аюу хэцүү асуудал. За жишээ нь та дансныхаа 10% алдлаа гэхэд 11% өсөлт үзүүлж дансаа recover хийх юм байна те. За 50% алдлаа гэхэд дансаа дахиад нэг нугалж иж буюу 100% өсөж иж алдагдлаа нөх хэмжээний иймэрхүү том одоо cycle орчдөг гэх юм уу. За жишээ нь одоо дансныхаа 70% аллаа гэхэд 233% ч гэдэг юм те. За ингээд trader ихмээгийн одоо юу бол trader pad байгаа. За тэр trader pad дээр энэ алдагдлыг нөхөв эрсдэл харьцаач гэдэг юм. Тиймэрхүү мэдээллүүд бол байдаг. Тэгэхээр тэр pad байдаг бол padаас эргээд нэг хараарай. За мөн бас номон дээр байдаг учраас номоос уншаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо энэ өсөлтийг бол араас нь айхтар одоо ингээд за одоо жишээ нь баг цаг руу оруулаад харъя. За өчигдрийн үед бол би нэг ID оруулсан те. За тэр ямар ID байсан бэ гэхээр за USDT dominance энд дэжгүй доош өссөн магадaltaй паттерн үүсэж байна. За энийг ерөөхдөө доош өстерчих юм бол за ерөөдөө ямар нэгэн coin дээр long орно гэжсэн. За түүнтэй холбоотойгоор би энэ дээр бол long бол орсон. За тэгвэл энэ бол stop loss болсон. За яагаад stop loss вэ гэхээр за энэ чинь иймэрхүү паттерн зурж ирсэн. За энэ сэтгэлтэй үлгээ орж ирсэн. За би тэгэхээр сэтгэрхээр нь ерөөхдөө бол за стэрчлээ гэдээ орсон. За тэгэхээр энийг бол stop loss гэвэл батарейныхаа дотор тавьчихсан. Яагаад гэвэл хайхтаа доош орчихгүй болов гэж бодож байсан. За түүнтэй холбоотой нөгөө талаа харах юм бол USDT dominance-ийн хувьд бол энэ ингээд доошоо стэрэлтийн үлгэн бол ороод ирсэн байгаа учраас ерөөхдөө бол одоо дэшиг явах болов сүлэлтэйсэн боловч за энэ stop loss аваад за stop loss авсны дараагаар юу болсон бэ гэхээр за энэ паттерн маань арай илүү гайгүй зурагдаад ихсэн. За тэгээд доороо ерөөхдөө нэг доошоо стэрэлтийн fake out хөдөлгөөн орж ирж хагаад буцаад дэш өсөлтийн хөдөлгөөн бол ороод ирчихсэн. За USDT dominance-ийн хувьд ингээд харах юм бол за ингээд паттерн бол ерөөхдөө энэ дээр нэг fake out хөдөлгөөн орж ирээд дээш өсөд таацсан тренд лайныг шалгаад за түүнээс доош бол үлдээ хөдөлгөөн орж ирсэн маа харж тэ. За түүнтэй холбоотойгоор биткойн бол дэжгүй өсөлтийн хөдөлгөөн орж ирсэн. За тэгэхээр одоо ямар ч байсан 4 цагийн candle цаг 50 минутын дараа хаагдана. За ямар ч эхний байдлаар энэ дээрээс орсон тренд лайныг нэг candle дэш гэвдээ дараад ирчихсэн. За хоёр дахь candle бол бараг бүтэн бээрээ хаагдах уугүй юу гэдэг бол нэлээд том асуулт болж байна. За ямар ч сан биткойн буцаад 101 мянга гэсэн төвшин дээр хүрээд ирлээ те. Тэгэхээр нөгөө талаараа USDT dominance бас ийм bearish дээр стэрч байгаа гэсэн үг шүү дээ. За энэ ингээд татаад харах юм бол за мөн адил цаг 50 минутын дараа энэ доороо хаагдах уугүй юу гэдэг шалгамаар байна. Энэ candle trend line-ы доор хаагдмаар байна. За одоо зарим candle яаж хаагддаг вэ гэхээр за candle ингэж зурж агаад яг хаагдах мөчтөөрөө доошоо week татаад candle их биен дээр хаагдчихад байдаг талтай байдаг. Тэгэхээр энийг бол ерөөхдөө бол одоо шинэ энд дэвштэй доошоо явж хаагдж агаад ерөөхдөө candle-ийн бие хаагдах үед за ерөөхдөө бол trend line-ын дээр гараад ирдэг хандлагатай байдаг. За тэгэхээр ерөөхдөө trend line-ы доор бүтэн candle хаагдахгүй гэдэг бол нэлээд ажиглая гэсэн бодолтой байна. За мэдээж спотор худалдаж авцсан байгаа coin-ууд байгаа учраас за мэдээж энэ доош унах юм бол бусад coin-уудын хувьд бол нэлээд сайн өсөлттэй хөдөлгөөн бол ороод ирэх болов гэсэн бодолтой бол байна. За энийг дараагийн бүзэлдгөөнийг тооцоолъё гэвэл за эндээс маш том үнцөдлөг орж ирсэн шүү дээ. Үнцөдлөг орж ирээд correction хөдөлгөөн буюу маш гоё доошоос магадaltaй паттерн үүссэн. За магадгүй дахиад доош уналтын хөдөлгөөн ороод ирвэл за 3.11 гэсэн төвшин дээр ирэх бүрэн боломжтой паттерн байхаар харагдаж байна те. За ингээ харах юм бол эн чинь өөрөө маш том доошоос магадaltaй паттерн үүссэн, унсан, correction хөдөлгөөн үүссэн дахиад унах бүрэн боломжтой харагдаж байна. За ингээ харах юм бол энэ нэлээд том доор үүссэн ч гэсэн ингээ томоор харах юм бол Шмэ трейдерийн заасан ад паттерн л энд өргөдөө үүссэн байна гэж. За тэгэхээр энэ паттерн доошоо стрейд явбал гоё уналтын хөдөлгөөн орж ирнэ. За энэ маань доошоо унж ийна гэдэг чинь хүмүүс мөнгөө тетрээр хадгалахгүйгээр илүү coin дээр хөрөнгө оруулж байна гэдэг мэдээллийг биднэрт өгдөг учраас за мэдээж coin-ы market cap өснө. За түүнийгээ дагаад биткойн болон за альткойн төсөх бүрэн боломжтой байгаа. За харин
Ethereum-ийн хувьд за Ethereum ч одоо баг шинэ цаг үеийн классик баг stable coin боллоо гэдэг joke бол нэлээд явсан. За энэ дээр юу болж байна вэ гэхээр за ерөнхийдөө бол Ethereum нэг юм том спорт лайн дээр байгаад спорт зон байгаа. За энийг ерөнхийдөө шалгах юм бол сайн спорт болдог. За эргээд зарах юм бол буцаагаад нэлийн том шал буюу дээрээс нь эсэргүүтлийн цэг болж ирсэн. Иймэрхүү цэг байгаа. За энэс бол дээшээ одоо бол ямар ч спорт аваад тийш өстэй юм бол орж ирж байна. За нөгөө талаараа дээр мэг жоохон эргээр харъя гэвэл за иймэрхүү буруу харсан head and shoulder pattern энд үсчиж магадгүй гэсэн юм байдал дарж байна те. За мөр толгой мөр ямар юу юм зөрч байгаа. Шах. За ингээ мөр толгой мөр буюу за head and shoulder гэдэг pattern үсчиж магадгүй. За одоогийн байдлаар бол яг энэ pattern үсэж штэ те. Яг энд бол энэ pattern үсэж байна. За сэтгэлдээ үлгэн ороод ирэх юм бол дээшээгээ 4000 гэсэн төвшин дээр буюу за дээшээ нэг гарч чадахгүй байгаа гэсэн төвшин дээр ирэх боломжтой харагдаж байна. За мэдээж Ethereum дээр арилжааны оролт хийх хүлээлт байгаа бол энийг алдсан шүү дээ. Би өмнө зурсан байсан. За нэг видео хийж алдсан байна. За энийг бол одоо ингээд энэ дээр нэг хүмүүсийн гаргадаг алдаа гэх юм бол стрейт явцсныхан дараа эндээс лонг орчдөг. Тэгээ стоп лосс мангар хоол тавьж өгөөд тэгээ ингээд ашиг хаанах нь ойлгомж дээр нь тренд лайн аваад байдаг. Ингээ харах юм бол алдагдлын нэг мөртлөө ашиг аягүй баагаад. Тэгээд ингээ болохгүй бол ингээд 50-50-тэй тавьчихдаг. Тэгээд нэгийг харьцах нэг энэ бол ерөөсөө баг гамбл байх талч байгаа. Тэгэхээр энийг бол одоо нэгэнд алдсан байгаа учраас алдсны араас боломжтой алдсны араас мөнгө алдах бол хэрэггүй. Тэгэхээр энэ бол хангалттай. Энд бол жижиг цагийн доовоо бол энэ бэрштэй нь бол эвдсэн байна. Тэгэхээр эндээс correction хөдөлгөөн ороод ирэх юм бол харин correction хөдөлгөөн дээрээс нь гоё нарийн оролт их боломжтой шүү дээ. Угаасаа баг цагаар арилж байгааны боломж харж байгаа учраас булштай нь үсчих юм бол стрүүлээд паттернийн доор entry, scroll доороос нь risk entry. За иймэрхүү байдлаар хийж болж байна. Тэгэхээр энийг бол Ethereum мод илүү хүлээе. За илүү бүр том цагаар нь би юу гэж харж байгаа вэ гэхээр за мэдээж энэ булштай нэг стрийг хүлээж байгаа. Тааз. За эхний байлтанд энд ирэх боломжтой. Шал. За тэгэхээр магадгүй маань ингэж энд хурж ирээд эндээс хариулт авчаад дээшээс тэрчих юм бол эндээс харин long. За мэдээж паттернийхаа доор stop loss-ыг тавьж өгөн. За stop loss-ыг тавихтаа энд ямархуу candle гарсан байна. За энд магадгүй candle-ууд маань яг иймэрхүү зурагдаад энд нэг иймэрхүү шахагдаад дахиад нэг булштай шиг маяг юм зурах юм бол мэдээж стрессэн дээр нь long ороод паттернийхаа доор stop loss-ыг байршуулдаг гэж. За нэг иймэрхүү байдлаар арилжааны оролтуудыг хийх бүрэн боломжтой харагдаад байна. За миний хувьд бол нэлээд bullish одоо техник анализ хувьд бол тэгж харагдаад байгаа. За мэдээж мэдээтэй холбоотой ямар нөлөөлөлд орж ирэх нь мэдэхгүй байна. За мэдээж Трамп гарч ирсний дараа нэлээд маягийн хайп маягийн зүйл явах бах. За бас миний дайггүй хараад байгаа зүйл гэх юм бол Doge гэдэг coin байгаа. За мэдээж Elon Musk бол Doge гэдэг юм байгууллага. За түүний удирдлагаар нь бол Elon Musk байна гэдэг мэдээлэл алившаа гарчихсан байгаа. Тэгэхээр магадгүй Doge дээр илүү бас bullish байж магадгүй учраас за би Doge өснөлийн жоохон фокуслж байгаа. За тэгээ дараагийн дугаар дээр за Трамп алидүний ерөнхий судал автсан ямар мэдээлэлүүд гарах нь. За тэрийг бол нэлээд хүлээцтэй харъя. За ерөнхийдөө бол арилжааны оролтуудын план бол яг иймэрхүү байдлаар гарчихсан байгаа. Тэгэхээр одоо энэ доовыг хэвдүүл дахиад энэ correction хөдөлгөөн орж ирэх юм бол орно. За Ethereum-ийн хувьд баг цагаараа энэ дээр correction хүлээе. За эсвэл энэ correction-ыг арай найдвар өгж удаж байгаа бол энийг дээшээс зэрэг хүлээе те. Том цагийн булштай нь дээшээс зэрэг хүлээе. За Ethereum-ийн хувьд 4000 гэсэн энэ төвшинг дээшээс зэрэг чадахгүй байгаа. 4000 гэсэн төвшингөөс дээшээс зэрэх юм бол мэдээж гой pullback-ууд оржуул дахиад дээшээ лонг гарах бүрэн боломжтой юм бол гэсэн хүлээлт бол байгаа. За ингээд бас шинээр крипто сонирхож байгаа бол өчигдрийн дугаараар Том хэлсэн одоо категорид орж байгаа coin-удаас хөрөнгө оруулалт зүгээр баг. За миний хувьд зөвлөж байгаа нэг юм бол за Doge мэдээж хайптай одоо мэдээж цаг явах тусам Elon Musk-тай холбоотой учраас дайггүй хүмүүсийн анхааралд байх coin. За нөгөө төвөр XRP бол маш сайн байгаа. Одоо market cap-аараа дэлхийн баг топ руу орсон. Одоогийн ханшийн байлгын хам бол
329 буюу за дахиад шинэ all time high хийгээд тэгээд явж байна. За дээр нь Solana-гийн ETF, XRP-гийн ETF гарах мэдээ байгаа учраас нэлээд bullish мэдээ байгаа. За нэг эрсдэл нь юу вэ гэхээр за SEC буюу Америкийн санхүүгийн зохицол хороо юм да. За тэр маань бол XRP дээр шүүхтэлж байгаа асуудал бол дуусахгүй байна. За тэгэхээр тэр дуусаад ердөө бол 2 жилийн хугацаанд дуусчлаа гэж харжсан боловч дахиад давзаалдах маягийн юм болоод ах шүү дээ. За тэгэхээр тэр мэдээг анхааралтай ажилласан зүгээр. За мэдээж XRP, Solana зэрэг иймэрхүү койнууд дээр futures арилж олон XL leverage арилжаанд орох нь айгүй их эрсдэлтэй байдаг учраас айлуулах спотоор за эсвэл арилжаанд орж байгаа бол айгүй бага leverage арилжаанд орох гэж зөвлөмөр байна. За ингээд дараагийн дугаар дээр ямархуу апдейт байна. Тэр талаар ярилцаа. За дараагийн плануудаа гаргаад явъя. За одоогийн байдлаар энэ план гарлаа. Тэгэхээр дараагийн 7 хоног дээр энэ арилжааны төлөвлөгөөнүүд маань хэрхэн явсан байна вэ гэдэг дээр апдейт өгөө явуулъя гэж байна. За ингээд бүгдэнд нь арилжааны амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.